Ном сонин сонирхдоггүй. Техникийн хөгжлийг дагаж хайлтын системээс сонирхож буй мэдээлэл олоод үзчих чадваргүй дан ганц хэрүүл хараал хийж бусдыг муулахаас өөр гийгүүлэхэмгүй хэсэг бүлэг хүмүүс ман намын тороолуудаас санаатаагаар цацаж буй гүтгэлгийг шеэрлэн багтаа нарахгүй хашгиралдаж сохроор бусдыг муулсаар ирлээ. Ялангуяа Сүү Батболд гэж урагчийн Монгол улсаас хулгайлан авсан нэг их 80 төгрөгийг ерөнхийлөгч Баттулга илрүүлснээс хойш энэхүү гүтгэлэг улам бүр гарч төмөр замын 280 сая долларыг идчихсэн хэмээн гүтгэлэг цацсныг нь дагаж хоороороо хашгиралдах болсон байлаа. Хэрвээ тийм их мөнгийг тэгээд зүгээр л идээд залгичсан үнэн юм бол ман нам болоод тэдний тороолууд яагаад ганц хуудас цаасч гэлээ баримт болгож гаргаад тавьчих чаддаггүй юм бэ? Тэр сэлэм төгжлийг нь 14 тэрбумаар казинодсон баримтчиг л гаргаад тавьчих хэрэгтэй штэ. Даанч тийм юм байхгүй учраас хий хоосон л худлаа орилдож байгаа хэрэг юм. Ерөн ч тэгээд 280 сая доллараар зөв зүгээр өгөөд идүүлчихдэг засгийн газар улсын хурал гэж чаа байлаа. Сохор төдий хүмүүс засаг төрд ажилдаг хэрэггүй тэр ч одоо. Үнэхээр тийм юм болоод өнгөрсөн бол айл 2017 онд л эрүүгийн хэрэг үүсгээд нэр дэвшиг эрхийг нь хаачих байлаа шүү дээ. Гэвч тэгж чадаагүй мэднэ. Угаасаа чинь төмөр замын бүтээн байгуулалт гэх юм чинь хаа байсан 2012-оос 14 онд явагдсан ажил ба түүнийг шалгасан нь 2015 он юм билээ. Энэ хэргийг бүтэн 3 жилийн турш авилгатай тэмцэх газар цагдаагийн газар давхар шалгаад юм олохгүй болохоор арга буюу орхиж тухайн ажлыг гүйцэтгэж байсан Солонгосын Samsung C&T компанийг 40 сая төгрөгөөр торгоод өнгөрөөсөн байдаг. Угаасаа ч тухайн үед зам тээврийн сайд байсан Баттулга Монгол улс өөрийн гэсэн төмөр зам болох ёстой гэж зүтгэсээр байж улсын хурлаар энэ тухайга батлуулж аваа санаа намаран төмөр замын ажил эхлэх тэр үед хөнс хөдөө аж ахуйн хүнд үйлдвэрийн сайд болоод явчихсан байж. Түүнийг Монгол улс өөрийн гэсэн төмөр замтай болох ёстой гэж зүтгэж байхад Баттулга чамайг төмөр зам барихыг чинь харнаа хэмээн занаж байсан хүн нь Монгол Ардын намын хар дэвтэр хятадын тагнуул гэгддэг нямдарж байлаа шүү дээ. Ингэж л Монгол улс анх удаа төмөр замын бүтээн байгуулалт хийж эхэлсэн байх. Гэвч өөдтэй юм болоогүй тул хамаг муу нарыг нь Баттулгатай холбож 280 сая долларыг нь аваад ичсэн гих цуу яриа гаргасан байна. Бодвол нөгөө чамайг төмөр зам барихыг чинь харнаа гэж санаад байсан хүмүүсийн л ажил байлгүй дээ. Сүүлд нь Баттулгыг өөрийнхөө саналаар сайдынхаа суудлаас өргөдлөө өгөөд бууж байхад нь Баттулга чамайг энэ засгаас зайлж байгаад чинь би маш их баяртай байна гэж байсан хүн нь ч мөнөөхөн нямдарж юм шүү дээ. Ер нь бол ийм юм болоод өнгөрсөн ба ухаад гэмт хэрэг тооцчих юм олоогүй бол 2017 онд сонгуулийн ерөнхий ороо бүртгэхээс өөр аргагүй болоод нэр дэвшигтээр бүртгэсэн. Тэгээд ч манан бүлэглэлтэд өрсөлдөж байж Монголын бүх ард түмнээс сонгогдсон гарч ирсэн байдаг. 280 сая доллар идчихсэн байхад л ман нам яаж чадахгүй байгаад байна гэдэгт итгээд байдаг хүмүүсийг одоо юу ч гэмээр юм дээ. Ерөн ч тэр 280 сая долларын ажил нь хаач байгаа юм бүү мэд. За юутаач ерөнхийлөгчийн хамгийн газрын сайт руу орж үзвэл тэрээр Монгол улсыг төмөр замтай болох ажлыг өөрийн биеэр эхлүүлээд маш амжилттай явж байгаа юм байна. Та бүхэн олж үзэх завгүй байгаа бол бид олж гаргаад ийхүү танилцуулж байна. 2018 оны 1-р сарын 4-ний өдөр Монгол улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагчийн зарлиг гарч зэвсэг түвшний бие бүрэлдэхүүн зэвсэг техникийг улс орныг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журмыг баталжээ. Ингээд 2019 оны 5-р сарын 24-ний өдрөөс эхлэн 5 толгой зүүн баян чиглэлийн 414 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлж өдөр шөнө цаг улирал харгалзахгүй ажиллаж эхэлсэн байна. Тэрхүү асар том бүтээн байгуулалтанд оролцож байгаа хүн хүч нь нийт 2,509,230 м3 газар шорооны ажил хийж 595 цэгт төмөр бетон хоолой тавьж 6 цэгт зөрлөг, 1 цэгт өртөөний ажил гүйцэтгэж 27 цэгт төмөр бетон гүүр барьжээ. Энд нийт 5187 хүн хүч 2496 техник ажилласнаас зэвсэг түвшний 5 анги өртөөний барилгыг бүтээн байгуулж 221 км дээд угсрах ажлыг зэвсэг түвшний 4 анги 7063 м3 газар шорооны ажлыг зэвсэг түвшний 4 анги 285 ширхэг төмөр бетон хоолойн ажлыг зэвсэг түвшний 9 анги хийж гүйцэтгэсэн байна. Ийхүү Монгол улсыг өөрийн гэсэн төмөр замтай болгох гэсэн түүний хүсэл биелэлээ олж монголчууд бид өөрсдөө төмөр замаа барьж цэргийн алба хаахаар эрэхтэй цалин авч мэрэгжилтэй болоод халагдахтай байрны урдчилгаатай болохоор үл баран насан туршдаа ажлын байртай болох боломж бүрджээ. Энэ талаар Амьдрал фильм компани хийсэн баримтад нэвтрүүлэгч гарсан байна үлээ. Та бүхэн үзээрэй. Энэ мэдээгээрээ бид та бүхэнд юу гэж хэлэх гэсэн бэ гэхээр сошиал дахь тороолуудын үгэнд бүү итэг. Тороолууд гэдэг бол нэр зүсээ нуусан гүтгэгчд байдаг юм. Тэд Монголын гэсэн бүх юмыг өгөөсгдөг. Тэд Монгол хүний төлөө гэсэн бүх ажиллагаанд хорсон зэвүүсэж харааж зүгтэг адгийн бохор этгээдүүд юм. Тийм ч учраас Монголын төлөө зүтгэж өөрсдийн гэсэн төмөр замтай болгож байгаа хүнийг лой өрчин хулгайчаар нь хардуулан гутааж байгаа хэрэг шүү дээ. Үнэн гэдэг хизээд ялдаг жамтай. Тороолууд болоод ман намын хэвлэлийнхэнд 280 сая долларыг эдсэн гэдгийг илчлэх ганц хуудас цаасч байхгүй байхад ерөнхийлөгч Баттулгад энэ байна харцгаа гэд үзүүлчих 414 км төмөр зам байна. Үг үйлдэл хоёрын зөрүү ингэж л ялгардаг. Үүгээрээ манай хөтөлбөр 280 сая доллар эдсэн гэх гүтгэлэг
гүтгэлэгт цэг тавилаа гэж үзэж байна. Гүтгэлгийг тэгвэл хэн хийгээд байгаа хэрэг вэ? Баттулгаа чамайг төмөрзөн барихыг чинь харна гэж хэн занаж орилж байла? Тэндээс л шийдэгдэж байгаа чулуу гэд ойлгочих хэрэгтэй. Монгол улс өөрийн гэсэн төмөр замтай болсон байна. Тэр бол гарцаа байхгүй Халтмаагийн Баттулга гэдэг хүний хичээл зүтгэлийн үр дүнд бий болсон бүтээн байгуулалт билээ. Монгол зэрэг төмөр зам барьсан, Монголын аж ахуй нэгжүүд ажил орлоготой болсон, Монгол улсын түүхэнд бүтээн байгуулалт хийсэн ерөнхийлөгч өмнө нь байгаагүй юм. Харин Халтмаагийн Баттулга гэдэг ерөнхийлөгч л бүтээн байгуулалт хийж Монгол улс түүхэнд анх удаа гадны улстай ашиг хуваалцахгүй өөрийн гэсэн төмөр замтай болсон. Болгосон түүхэн энэ аж ахуй. Үүнийхээ төлөөч өдий хэрийн гүтгэлэг амсаж төдий хэрийн дайсантай болоод авчаа. Гэвч түүх үүнийг нь бүртгэж үлдэнэ. Түүхийн дуршуунийг Монголын анхны төмөр зам хэмээн нэрийдэнэ. Энэ л түүний бүтээсэн бүтээлийн утга агуулга билээ.